Үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Ингээд би нутагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Зол Жаргал улсын их хурлын гишүүн ийм ирхэн байна. Сайн байна уу. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За өнөөдөр гишүүн битээр ярих сэдв энд байна. Нүүрс нам улс төр гэсэн ийм сэдвээр ярилцах юм аа. Тэгээд ер нь бол зөвхөн би бяцхан оршил хэлэхэд хэд өдрийн өмнө Зол Жаргал гишүүн маань сошиалд нэг бичлэг тавьсан байсан. Яг ийм нэртэй тийм одоо презентацийн тавьсан байсан. Тэгээд би тэрийг үзээд ер нь бол мэдээ сошиалор тарсан л баха. Гэхдээ одоо манай телевизийн үзэгчд бас энэ тухай мэдээсэй гэж ингэж хүсэж өөрөө чинь студид өрсөн юм аа. Тий. За тэгээд би эхлээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө зочноо та бүхэн тавьж танилцуулъя. За 97 онд Өвсгөлийн Мөрөн хотын 1-р сургууль төгссөн. 2004 онд Санкт-Петербургийн уул уурхай их сургууль, 10 онд Токиогийн техникийн их сургууль магистр хамгаалсан ийм хүн байна. За ажилласан байдал нь 2004-өөс 18 онд Монголын алт компанид төслийн инженер. За 2010-аас 24 онд олон улсын банк санхүүгийн байгууллага болох Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Германы олон улсын харилцааны хамтын ажиллагааны нийгэмлэг, за мөн дотоодын одоо олон нийтийн байгууллагад шинжээч зөвлөхөөр ажиллаж байсан. 2019-аас 24 онд Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал, 22-оос 24 онд Монголын химийн нийгэмлэгийн улс төрийн зөвлөлийн гишүүн, 24 оноос улсын их хурлын гишүүн, 24-оос 25 онд Монгол улсын их хурлын инновац цахим бодлогын байнгын хорооны дарга хийж байсан юм байна. Тэгэд энэ нөгөө байнгын хороо маань сая нөгөө юуны өмнө та хэд чинь нөгөө зохион байгуулалт тэгээд энэ байнгын хороо маань татан богчдөг. Дэд хороо болж хөөрлөө. Эдийн засгийн байнгын хорооны дэд хороо болсон. Та тэгээд энэ даргаараа байгаа юм. Байхгүй байгаа. Одоо байхгүй болсон байна тий. За ингээд би танд эхлээд нэг 20-25 минутын хугацаа өгье. Та энэ нөгөө өөрийнхөө презентацийг нэг товчлоод манай үзэгчд эхлээд танилцуулчих тийх үү. Тэгээд дараа нь хоёулаа асуулт хариултанд орё. Ийм бодолтой байна. За ягаад энэ мэдээллийг өгөх шаардлагатай болсон гэхээр одоо энэ улс төрийн том тэмцэл явагдаж байна, тийм ээ. Тэгээд тэр тэмцэл донд ингээд хүмүүс хэн ямар буруутай үйл ажиллагаа явуулваа гэдг рүү төлхөө анхаарад хоёр талдаа хуваагддаг. Одоо хүссэн үсээгүй ингэдэг, тийм. Тэгэхээр энэ байдал донд төөрөгдөлд ороод байгаа байхгүй. Тийм болохоор нэг алхам хойшилчих. Ер нь яхаараа энэ нүүрсний салбар чинь ингээд ицсадаггүй хулгаанд өгөлдсөн. Тэг ягаад улс төрийн намын тэмцэл нүүрстэй холбоотой яавал бид нар эрүүлчих гэдэг өнцгөөс нь нүүрсний энэ гэрээнүүд зэр нь яаж хийгдгийг коксч нүүрс гэж ягаад чухал юм. Тэг яхаараа энэ улс төртэй холбогдоод идэв гэдэг би зориуд цаг гаргаж тайлбарлсан сэтгүүлч нарт. Тэгээд тэр маань за эхлээд бид нар ойлгох хэрэгтэй нүүрс коксч нүүрс бол чухал. Ягаад чухал вэ гэж. Энэ талхны зураг байна. Талх бол халаагаар хөөдөг. Тэгэхээр коксчдаг нүүрс гэж хөөдөг нүүрсийг хэлдэг. Талхыг хөөлөхийн тулд дотор нь нөгөө эсгсэн хөрөнгө хийдэг тийм ээ. Тэр хөрөнгийн юг хуурай хөрөнгө кейкинг нутаг гэдэг одоо дэлгүүрүүд хүмүүс авдаг шүү дээ. Кейкинг. Нүүрс бол кокинг. Буюу кокинг бол. Энэ хооронд ганцхан үсгийн зэрэг байгаа. Кейкинг хөөдөг талх, кокинг хөөдөг нүүрс. За хөөдөг нүүрс ховор. Түүхий гурлыг би чинь тийчих юм бол хөөхгүй ингээд нэг хатуу юм болцсон тий. Гэтэл яг ингээд талх шиг гой хөөдөг нүүрс бас ховор гэдэг байхгүй. Энийг бол коксчих нүүрс гэдэг. Тэр нь ховор учраас үнцэнтэй байдаг. Тэгээд нүүрс бол ховор учраас ялангуяа коксчих нүүрс шороо болохгүй. Сүүлийн хэдэн жил дэлхийн нүүрсний хэрэглээ үйлдвэрлэл тогтмол өссөн. Уг нь бол хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтөөс болоод нүүрсний хэрэглээг буруулмаар байгаа. Гэхдээ хүснээр нь болохгүй. Ягаад гэвэл амьдрал өөр байна. Энэ том аж үйлдвэрлэл дид бүтц чинь нүүрс хэрэгжилж байгаа учраас богино хугацаанд өөрчлөгдөхгүй. 20 оноос хойш
тогтмол өөрчлөгдсөөр байгаад энэ жилийн 25 оны урьдчилан хүлээлтээр 8.9 тэрбум тонн дэлхийн хэрэглээ, үйлдвэрлэл нь 9 тэрбум тонн хүрэхээр байна. Үүний тал нь бүгд найрамд хятадд улс. Дэлхийн тал Монгол улстай 4,000 км-ээр холбогддог. Буюу бид нар яг зах зээл дээр байх. Тэгэхээр манай нүүрс бол үн цэнгүй болохгүй. Яагаад би энийг цохон тэмдэглэж хэлээд байна гэхээр өнгөрсөн жилийн парламент дээр болоод гадуур хэвлэл мэдээллийн хэрэгслэр нүүрс шороо болох гэдэг байна. Нүүрсний үн хямд чамаагүй ихээр нийлүүл богино хугацаанд хямд байх нь чухал биш гэдэг ийм мэдээлэл маш их явсан. Тэгээ би энийг бол том гэрээний урьдчилгаа болгож сэтгэл санааны бэлтгэл байдлаар бас ашигласан гэж үзэж байгаа. Тэгээ энийг бид нар дагаж намжиж болохгүй. Яагаад гэвэл нүүрс бол хэрэгтэй гэдэг ойлгох хэрэгтэй байна. За тэгээд улсын хурлын дээр нөгөө том гэрээний асуудал орж ирсэн шүү дээ. Тэгэхээр үндсэн санаа нь Монгол улсад төмөр зам холбох нөгөө хил дамсан байгууламж байгуулах нь чухал байна. Тэрийг бол мөнгөний төлж байгаа. Мөнгөний төлснөөс гадна нүүрс худалдаа авах урт хугацааны гэрээ байгуулах чинь энэ нүгэнд тусдаа байх ёстой асуудал. Гэхдээ энэ хоёрыг заавал хамтд нь хийнэ гэдэг ийм санал бол худалдаа авахч талаас орж ирсэн. Тэгээд би хувьдаа зүгээр ямар хөө байр суурь илэрхийлж байсан бэ гэхээр төмөр зам дамнуусан байгууламж чухал аа. Тэгвэл энийг дагуулад хөнгөлөлтөө үнээр нүүрс нийлүүлэх. Тэгээд тэр нь урт хугацаанд алдагдaltaй байх юм бол заавал хийх гэдэг алба бол бас байхгүй. Гэрээ бол харилцаа ашигтай байх шүү дээ. За тэгээд үүнийг залруулахын тулд 12 сард зарчмын зөрүүтэй саналууд эдийн засгийн байнгын орон дээр оруулж ирсэн. 12 сарын 26-нд эдийн засгийн байнгын орон дээр би 4 санал оруулж ирээд нэг нь дэмжигдээд 27-нд нэгдсэн чуулган дээр бас дөрвөлнгийн яриад нэг нь дэмжүүлээд нөгөө 3 нь унсан байдیں۔ Тэгэхээр хөөчлөөр би тэнийг таслахгүй болохгүй маань. Энэ тэр одоо тэр хэл олголтын чинь манайх мөнгөний өгж байгаа мөртлөө дахиад бас нүүрсээ хамтах өгөх тийм хоёр янзын байгаа мó тэрэн дээр чинь. Тий. Яагаад тийм байгаа юм? Яагаад гэдгнийх уу хятад талаас тавьсан санал. Тэгээ манай тал бол гишүүдэд биднэрт ирсэн мэдээллээр засгийн газар бол хилцээр ийсэн. Хятадын тал бол төмөр замаа холбоё. Гэхдээ бид нар заавал одоо баталгаатай урт хугацаанд нүүрс судалдаж авах хэрэгтэй байна. Тэрийг логикоор бодоход чинь их хөрөнгө оруулаад төмөр зам барьсан хүмүүс чинь нөгөө ачаатай авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ачаатай байхын тулд заавал нүүрс авах гэсэн мөрөө байгуулж байгаа. Манайх мөнгөний төлж байгаа гэж таасаа хэлсэн. Төмөр зам бол мөнгөний төлөөд байгуулж байгаа. Нөгөө хил холболтыг төмөр зам гэдэг чинь бид нар чинь нөгөө өргөнөөр аваачаад хил дээр аваачсан байж байгаа шүү. Тий. Манайх хил дээр аваачсан. Хятадын тал бас хил дээр аваачсан байж байгаа. Тэгээ энэ хоёрыг хооронд нь холбох нэг том байгууламж хэрэгтэй байна. Тэгээ тэр байгууламжийг бол монголчууд мөнгөний төлөөд хийлгэж байгаа. За тэгээ мөнгөний төлөөд хийлгэх чинь гэхдээ цаашаага хилээс цаашаа хятадын гүн рүү орсон төмөр замыг хятадууд барьсан. Тэгээ бид нар энэ замаа бол үр ашигтайгаар ашиглах ачаатай байх хэвээр. Тэгэхэд бол та нартай гэрээ байгуулна. Тий. Тэгэхээр окей гэрээ байгуулж болно. Гэхдээ энэ хоёрыг заавал энийг хийхгүй бол энийг хийхгүй гэсэн байдлаар бол хандаж болохгүй. За энийг би 24 оны 10 сарын 25-нд улсын их хурлын голдоо байдаг энэ дээр гарч ярьсан. Заавал хийх гэдэг албахгүй шүү гэж. Яагаад гэвэл газраараа бид нар 80 сая тонныг гаргаж чадж байгаа. Төмөр зам орсноор бүр их нэмэгдэнэ. Гэхдээ төмөр зам орсноор 150 сая болно гэдэг бол бараг боломжгүй. Хятад улс нэг 100 гаруй сая тонн кокс ч нүүрсэл гаднаас авдаг байхгүй. Тэрний дийлэнх хэрэг Монголоос авах гэж байхгүй. 3.1-ээс 50% дээр бол байна. За тэгээд тусдаа байх ёстой юм заавал хамтрна гэсэн тийм санал тавьсан юм лээ. Тэрийг ачаад байх ёстой гэж тайлбарласан. Тэгээд энэ хилцээрүүд хийгдсэн. За тэгэхээр нэг гол бидний ойлгох ёстой зүйл бол нүүрсийг биржээр зардаг. Нүүрсийг бол биржээр зардаггүй юмаа гэж холон ярьсан. Тэгээд зах зээл унтсан үед бол худалдаа унна. Дараа нь жоохон сэргээд ирэхээр одоо бирж ажиллаад эхэлсэн. Оросд байна, Америкт байна, Хятад байна, Европт байна. Нүүрсийг биржээр зардаг. Энэ бол Монголын өрнгийн биржийн бэлтгэсэн мэдээлэлээс авсан зүйл. Энийг би бас танилцуулсан их хурал дээр. За дараагийнх нь явуул. Биднэрт одоо бирж байна, офтек гэрээ байна, урт хугацаатай тогтмол гэрээ, 3 төрлийн гэрээ байна. Офтек гэрээнүүд нь болохоор зэрэг юм барий, тэгээд төлбөр байхгүй учраас дараа нь бүтээгдэхүүнээрээ төлчихье гэдэг агуулгатай. Тэгэхээр ийм офтек гэрээг бол төмөр зам дээр хэрэгжүүлсэн, баяжуулах үйлдвэр барьсан. Төмөр зам нь бод, баяжуулах үйлдвэр нь
Хятадын Norinco компани, тэгээд нефт дамжуулах хоолой дээр барьсан Хятадын Norinco компани. Тэгэхээр энэ гурвын нийлбэр нь бол ойролцоогоор 10 сая тонн мөрсөн. Энэ гурван гэрээ бол үндсэндээ дуусч байгаа. Бараг л дууссан. Тэгэхээр энэ дуусч байгаа гэрээнүүдийг бол ил болгосон. За таан том гэрээнүүд байгаа. Энэ том гэрээнүүдийн нийлбэр дүн ойролцоогоор 100 сая тонн болно. Chalco компани жил болгон зүүн цанхи олборлолтын 60% буюу ойролцоогоор 10 сая тонн. E-commerce Winsway компани хуучны энэ бол 15 сая тонны гэрээтэй. Jayo гэж компани 15 сая, Norinco 15 сая. Ингээд дөрвөн том гэрээтэй Монгол улс явж ирсэн. Эрдэнэс даван толгой. Үүн дээр нэмэгдээд саяны China Energy-гийн 2 гэрээ нэг гэрээ орж ирж байгаа. 30 он хүртэл жилд 5 сая тонн, 30 оноос хойш жилд 20 сая тонн. За тэгэхээр энэ том гэрээнүүд бол хаалттай. Эхний дөрөв Швейцээр байгуулагдсан гэрээ. Мэдгүй. Би яг он сарын мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд хэдэн жил явсан. Одоо дуусж байгаа гэрээнүүд. Дуусах төгсөж байгаа. Тэгэхээр энэ гэрээнүүдийг бид нар цаашдаа үргэлжлүүлэх үгүй гэдгийг бодохын тулд биржийн арилжаа, том гэрээний арилжааны хоорондын харьцааг бодох хэрэгтэй. Энэ хоёр чинь хоорондоо харилцан аль аль нь байж ажиллана. Тэгэхгүй бол хит давмгаалаад дийлэнхэн том гэрээр явах бол Монгол алдагдлаа байхгүй. За ингээд гурван төрлийн одоо нүүрсний борлуулалт байна. Бирж энэ бол богино эргэлттэй. Тэгээ биржээр зарахад ихэвчлэн өндөр үнэтэй байна. Урт хугацааны том гэрээнүүд тогтвортой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар том хөрөнгө оруулалт уурхай ажиллаа төлөвлөхөд эдийн засаг төлөвлөлт бид нар урт хугацааны гэрээнүүд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Офтек гэрээнүүд бүтээн байгуулалтын бол мөнгө байхгүй, мөнгөний авчид дараа нь үрсээ өгнө. Заримдаа бас хэрэгтэй байж болно. Асуудлын гол нь эдний харьцааг барих хэрэгтэй байна. За цааш нь явуулъя. За ингээд харьцаа барих гэдээ яасан бэ гэхээр зэрэг бид нар одоогийн байдлаар Эрдэнэс даван толгой 21 сая тонн нүрс энэ онд гаргажээ. Үүнээс 16.6 сая тонн нь том гэрээгээр уурхай хам нөхцлөөр 4.4 сая нь биржээр. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 80% нь том гэрээгээр 20% нь биржээр зарагдсан байна. За биржээр зарагдсан 20% дотор дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь сул коксчих нүрс. Бирж дээр коксчих нүрс бараг байхгүй. Гэтэл 5 толгой уурхаагаас гаргасан нийт нүрсний 70-аас 80% нь коксчих нүрс борлуулсан байна. Буюу том гэрээнүүд уурхай ам нөхцлөөр коксчих нүрс авч байна. Бүгдийг авцсан. Бирж дээр коксчих нүрс үлдэхгүй байна. Тэгэхээр бирж рүү орж сайн нүрс худалдаж амаар байдаг. Хятадын худалдаачд байна, олон улсын худалдаачд. Гэтэл нөгөө кокс нүрс бирж дээр ирдэг. Бирж дээр ирэх коксчих нүрс орж ирэх юм бол биржийн худалдаа авалт нэмэгдэнэ. Ингээд бирж том гэрээ хоёр аль аль нь байх ёстой 50-50%-аар ядаж байхгүй бол одоо бол 80-20 болчиход байгаа байхгүй. Жолоочийн тээврийн хувьд хоёр дахь асуудал нь Монголын нутаг дээрх тээврийг монголчууд хийх нь ер нь бол зөв ясны асуудал гэж би үздэг. Одоо бол нэг 10-20 долларын өртгөөр ингээд тээвэрлж явж байгаа. Эрдэнэс таван толгой нөгөө биржийн дуудлагаар явсан гэрээ болохоор нэг 10 доллар орчим. Тэгээд тэр 10 доллар орчим дээр одоо Монголын хэдэн мянган жолооч нар ажилладаг. 10 доллар гэдэг нь болохоор нурмаг ачааг ачих нь жишг тариф. Тэр жишг тарифаас бага. Буюу жишг тариф чинь бодит зардал, засвар үйлчилгээ тэгээ нэг жоо ашиг бодсон байгаа шүү дээ. Тэрнээс бага үнээр ингээд тендерт ялж орохоор яадгүй гэхээр машина засаж хэлбэж чадахгүй, хөрөнгө оруулалтаа нөхөхгүй, оролцохгүй байхаар зэрэг өөр хийх ажил байхгүй, ингээд өөрөө өөрсдийгөө идж байгаа. Тэгтэл цаана 80% том гэрээнүүд яаж явдаг вэхээр том гэрээтэй компаниуд өөрсдөө тээврийн компанид. Заримдаа нэг жоохон тендер залж өөр хүмүүсийг оролцуулна. Тэр тээврийн компаниуд нь болохоор өөрийнх нь учраас тэрний ашиг алдагдал чухал биш. Би нүрсээ эндээс гайгүй үнээр авлаа, хятад зарлаа. Тэндээсээ тээврийн хэрэгслээ шинчиллээ, гялгар шинэ машинууд оруулж ирлээ. Монгол жолооч нарт бол цалингийн нөгөө явуулчин тэгээ болоо. Тэгэхээр энэ дунд нөгөө Монгол тээврийн компаниуд өрсөлдөх чадвараа алдаад сөхрөх ийм үр дүн рүү явж байгаа байхгүй. Тэгээд өө ин чинь өөрсдийг нэрслэхээс хөрвүүлээд авах юм уу үгүй мүү гэдэг одоо бодох хэрэгтэй болчихно. Тэгэхээр хэрвээ тээвэр энэ байдлаараа явах юм бол нэгд төрийн өмчийн Эрдэнэс таван толгой нөгөө худалдаа авахчд байна уу бүгд л нээлттэй сонгон шалгаруулаад тээврээ хийлгэх.
Хоёрт нь тэр үнийн тариф нь ядаж ишиг үннээс дээшээ байх шаардлага тавихгүй бол эдгээр чинь бүгд дампуурах юм байна. За дампуурахаар тэр хүмүүсийн асуудалгаа орхиж болохгүй. Ягаад гэвэл энэ чинь Монгол шиг том газар нутагтад өөрийн тээврийн бодлоготой байх шүү дээ. Тэгэхээр тэр тээврийн чадамжаа хадгалж үлдэх. Ингээд нээлттэй болох юм бол тэр том худалдаа авахч нар өөртөө заавал тээврийн компани байх гадах шаардлагагүй болчихно. Эдийн засгийн утгаараа ч гэсэндээ тэд нар чинь тэндээс мөнгө хийхгүй байхгүй юу? Гол нь найдвартай явуулахаар бодож байгаа. Ингээд саяны тэр тээвэр, үн, нүүрсний чанар 3 дээр зарчмын зөрүүтэй санал China Energy-тэй байгуулахын өмнө би гаргасан. 12 сарын 26-нд. Нэгдүгээрт нь сорчлохгүй шүү гэж. Энэ уурхай чинь хөөдөггүй баг зэрэг хөөдөг. Буюу коксчдаг, сул коксчдаг, коксчдаггүй гэсэн 3 нүүрстэй. Тэгэхээр аль нэг нь бүгдээрээ сорчлохгүй гэдэг. Энэ заалтыг энэ гэрээндээ тусгаараа гэж. Тэгэхээр энийг бол Хятадын талаас ирсэн санал дээр зөвхөн коксчих нүүрс анхандаа байсан. Энийг 26-нд орой 9 цагт очиж эдийн засгийн байнгын орон дээр танилцуулаад дэмжсэн. Дараа нь чуулган дээр дэмжсэн. Тэгээ нэг сонирхолтой юм нь очиж энийг яриаггүй бол энэ асуудал ярихдаггүй. Тэгэхээр уг нь бол энэ засаглал чинь бид нар чинь институттэй, хүрээлэнтэй, тэ эрдэмтэн судлаачтай, эдийн засгийн хөгжлийн яамтай ингээд саналууд шатаараа орж байгаад улсын хурал дээр шийдэгдээ чиглэн гарах ёстой байтал энийг тэнд нэг төрсөн өдрийн баяр тэмдэглэж хагаад хурал болж байгааг нь мэдсэн хүн очиж санал болгосноороо улсын хурлын тогтоолд орж ийнэ гэдэг нь бас сонирхолтой үзэгдэл. Нэг талаас парламент ингээд ажиллаж байгааг бас харуулж байгаа юм бол би бол энэ саналыг гаргасандаа энэ төсөөлөлтөд салбарт технологийн орсноор өөрийнхөө хувь нэмрийг оруулж чадсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэний үр дүн бол олон зуун сая доллараар урт хугацаанд хэмжигдэнэ. Хоёрдугаарт нь үн. Үнийг бодохдоо Монголын хөрөнгийн биржийн үн болоод олон улсын нэмэлт индекс оруулж ирээ гэдэг саналыг тавьсан. Тэгээ энийг бол дийлээгүй. Нөгөө талтайгаа зарчмын хувьд тохирцсон хүчнээ олон хилцсэн учраас гээд. Гурав дахь нь бол тээврийг монголчууд хил нөхцлөөр хий гэж. За энэ бол бас дэмжигдээг байна. Ямар ч байсан ингээд сорчлохгүй шүү гэдэг нэгэн дэмжигдсэн. Энэ ягаад чухал вэ гэхээр цааш нь явуулчих. Эрдэнэс тамтлагаас олборлж байгаа нүүрсний 80% нь нөгөө том гэрээгээр явж байна. Тэр чинь бараг тэр чигээр коксч нүүрс явж байна. 20% нь биржээр. Тэгэхээр 80% нь том гэрээгээр хүлээс үүргээ биелүүлэхийн тулд сорчилж байгаа байхгүй. Тэр уурхай чинь 3 төрлийн нүүрстэй. Тэгтэл одоо гаргаж байгаа нүүрсний 70-аас 80% нь коксч нүүрс явж байна. Буюу сорчлоод байгаа. Тийм учраас дахиад том гэрээ байгуулах гэж байгаа бол ингэхгүй шүү. Коксч нүүрс нийлүүлнэ гэдгээрээ байгуулахгүй шүү. Уулын нөхцлөөр, геологийн нөхцлөөр ухаад гаргаад ирэх нүүрсний зохистой харьцааг мөрдөх ёстой гэдэг тийм чиглэл баггүй. За ингээд цаашдаа бид нар нүүрсэн дээр юуг анхаарах хэрэгтэй вэ? Нүүрсний гэрээнүүд төр Монгол улс. Нэгдүгээрт нүүрсээ биржээр түлхүү зарах. Одоо бол биржээр 20%, том гэрээгээр 80%. Энэ харьцааг 50-50% болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь хил хүртэл тээврийг монголчууд хийх. За энэ ажил хийж байгаа хүн цалин аавна. Нөгөө дампуурах гэдэг тээврийн хэрэгслүүд тэдний цаан чинь санхүүгийн байгууллагууд зээл авсан банк бөхсүүд байна. Тэгээд эрсдэл гэж юм бий. Хятадд тогтвортой нүүрс худалдаж авах нь чухал болохоос биш. Монголын нутаг дээр тээврийн тэдний хувьд чухал биш шүү дээ. Тэр найдвартай байхын тулд том компаниуд чинь мөнгөөр зодоод ингээд машин явуулаад байгаа байхгүй. Тэгтэл монголчууд ажилгүй болоод идэг. Энэ дээр ойлголцох хэрэгтэй. Эрсдлээ монголчууд авах хэрэгтэй. Бид нар том гэрээ байгуулсан бол найдвартай хил өргөж өгөө. За ингээд тээврийн компаниуд нь ажиллах. 3 дугаарт нүүрсийг сорчлохгүй. Уурхагаас ямар гарч ирэн тэр харьцаагаар ингээд нийлүүлэх. 4 дугаарт нь Монголын үндэсний үнийн бодлого хэрэгтэй. Үнийн индекс. Индонез нүүрс зардаг индекстэй, Оросууд нүүрс зардаг, Оросууд үн тогтоодог индекстэй, Хятад, Америк бүгдээрээ Монгол улс нүүрс зарж орлогоо олдог. Монголд үндэсний үнийн индекс байхгүй. Монголд үндэсний бодлого байхгүй. Монголчуудын нүүрсний үнийн бодлого яаж өөрийнхөө үнийг унгаах вэ гэж чиглэлж явдаг. Монголчуудын ярьж байгаа зүйл нь манай бүтээгдэхүүн хэрэггүй болгож байгаа. Бид нар хямдхыг хэмжээгээр өгчий. Тэгээд манай бүтээгдэхүүнийг та нар авахдаа 5 индекс ашигла. Тэр индексийн чинь 70% нь Монголын үнээс хамаарах. Өөрөөр хэлбэл 5 захын үнийн өөрчлөлтийг гэрээнд ашиглаж байгаа. Тэр 5 захын үнийн өөрчлөлтийн 3 нь буюу хамгийн жин дарах 70% нь Монголтой ойр. Буюу Монголын нүүрс хямдруулаад их хэмжээгээр өгөхөөр
тэр захуудын индекс дагаад буурна. Тэгэхээр буцаагаад бид нар тэр индексээ авахаар өөрөө өөрийнхөө үнийг буулгаж байгаа бодлого. За ингэхгүй ээ. Үнийн бодлоготой бай. Дөрөвдүгээрт нь энэ гэрээнүүдээ ер нь нууц байлгах болёо. Одоо байгуулсан 4 том гэрээ дөрүүдээ дуусах шатанда байгаа. Офтек гэрээг нууцаас гаргасан нийтдээ нэг 10 сая тонны нийлбэр дүнтэй. 100 сая тонны том гэрээнүүд бол нууц байгаа. Тэр нь олон улсын хооронд байгуулсан учраас хятадын талын зөвшөөрөл хамаагүй дэлгэж болохгүй үнэн гэж бодож байна. Гэхдээ тэрийг бид нар тохирох хэрэгтэй. Нэг бол дуусах, эсвэл тэрийг ил гаргая. Асуудлаа тавья л да. Яагаад болдгүй? Зүгээр нормал харилцааны хүрээнд. Монголын нийгэм эдийн засаг тогтолцоо ч өөр шүү дээ. Тэгээ нийгэм шаардаад байгаа бол бид нар ил тодтол явах хэрэгтэй байхгүй. Ийм 5 зүйлийг бол барьж явах нь нэг талдаа Монголын эрх ашиг юм. Нөгөө талдаа Монголын эрх ашиг, Монголын нийгэм тогтвортой байх нь улс хоорондын худалдааны хэлцээр тогтвортой байх чухал. Хятад улсын хувьд энэ нэг нүүрсний хэрүүл монголчуудын нэг хулгай жилгээ юм бодвол тэднэрт юусоо сонирм биш. Тэднэрт юу хэрэгтэй гэхээр тогтвортой нийлүүлэлт хэрэгтэй. Монголын нүүрсийг авна, Австралиас авна, өөр улсуудаас авна. Тэгвэл үнийн бодлогоо барихын тулд Монголын арай хямд нүүрсийг бол тэдний ашиг сонирхол байгаа. Хитрхийг оруулж ирэх юм бол хятад чинь нийт коксч нүүрснийхээ 90% нь өөртөө олборлдог байхгүй. Тэрний гол ордууд нь Монголтой ойрхон хойд бүсэд байгаа. Тэр уурхайч чинь дургуутсан. Монголын нүүрсийг их хаддаггүй хэмжээгээр оруулахгүй. Тэмцэл өрнө. Тэгэхээр бид нар баланс бол тэр авдал байна. Тэгэхээр энэ балансаа хитрхи их нийлүүлэн хамаагүй хамтах өгнө гэдэг бол угаасаа бүтэхгүй. Тэгэхээр дэлхийн эдийн засаг, геополитик ийм бужигнаантай цаг үед Монгол бол найдвартай нийлүүлэгч, худалдааны түнш байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд бид нар нүүрсээ бүгд найрамд хятад ард улс руу тогтвортой найдвартай нийлүүлнэ үнэн. Тогтвортой найдвартай нийлүүлэхийн тулд бүх одоо 7 болцоргаагаа тавьж туугаад өөрийнхөө бүтээгдэхүүн үнийг унгаагаад ингээд ах шаардлага байхгүй. Харилцан үндэтгэлтэй хамтарч ажиллах шаардлагатай. Энийг бол би хятадын тал зөвшөөрнө гэж боддог. Яах гэж би энийг ярьсан бэ гэж. Яах гэж ярьсан бэ гэвэл энэ нүүрсний далд хилэлцээр энэ нүүрсний хулгай гэдэг зүйл хаанаас бий болдгоо гэхээр гарын үсэг зурх мэдтэй эрх мэдлтнүүдээс л бий болж байгаа. Гарын үсэг зурх мэдтэй эрх мэдлтэн гэдэг бол компани удирдлага. Компани удирдлагыг хэн томилдог вэ? Хувьцаа эзэмшигч, засгийн газар. Засгийн газар гэдэг чинь хэн бэ? Засгийн газар бол сонгуульд ялсан нам. Тэгэд төрийн өмчийн компани чинь намын даргын мэдлэлд очиж байгаа. Тэгэхээр төрийн өмч гэхээр зэрэг бидний юм гэдэг юм бол буруу. Төрийн өмчийг бол намын дарга мэднэ. Тэгэхээр намын дарга болохын төлөө яах вэ? Тэмц хэрэгтэй. Намын дарга гэдэг бол Монголын улсын төсөвтөө бараг тэнцвүүц хэмжээний төрийн өмчийн компаниудын хамгийн том дарга. Тийм учраас хулгайгаас саллаа гэх юм бол бид нар намуудыг төрийн өмчөөс холдуулах хэрэгтэй. Яаж холдуулах? Хамгийн хулгай ярьж байгаа Эрдэнэс 5 толгой дээр одоо 18%-ийг нь монголчууд эзэмшиж байна. Хувьцаа хэлбэрээр Монголын иргэд. За энийг бид нар яаралтай 34% болгоё. 16% нэмэлт хувьцааг Монголын дотоодын хөрөнгийн биржээр Монгол улсын иргэд худалдаж авах хязгаарлалттайгаар аж ахуй нэгжүүд стратегийн хөрөнгө оруулагч нь бас тодорхой хэмжээний хязгаарлалтайгаар борлуулад 34% төрөх хэрэгтэй байна. 34% гэдэг бол компани хяналтын багц. Буюу туз, дээр нь төлөөллүүд орно, иргэдийн төлөөллүүд. Тэгээд том гэрээнүүдээр орно. Дээрээс нь дүрмийг нь нээлттэй болгоё. Гүйцэтгэх удирдлага томилж байгаа хурлыг нээлттэй болгоё. Ил тод. Ингэжээж энэ хяналтан сайжруулах хулгай нь арай багасна. Ирээдүйд алхамаар ингээд 51% дийлэнхийг нь нээлттэй хувьцаат компани болох хэрэгтэй байна. За, үе шатыг нь бодохдоо гинт аваачаад бүгдээрингийн нөгөө үнгүүдүүлээд хүн болгонд шуудаа нүүрс тараагаад өгчих юм бол эн чинь үндэсний ургаагаа эзэмшигсэн биш. Эсрэгээр бүр үнгүүдүүлээд тараахын зонд. Тэгж бол болохгүй. Тэгэхээр энэ үе шаттай явна. Эхлээд бол монголчууд эзэмшнэ. Дараагаар нь үйл ажиллагаа тогтворжоод ирүүлжээд ирэхээр дараагийн 10% багцсан хувьцаа гаргах. Тэрийг болохоор олон улсад гаргаж олон улсаас мөнгө оруулж ирж үйлдвэрүүдэд барина. Тэр 5-7 цахилгаан станцаа барина. Эсвэл одоо бүр нүүрс химийн үйлдвэрүүд барих, кокс хийх гэдэг ингээд ингэж нөгөө бизнес загварлуу нь оруулж явуулахгүй бол
энэ намуудаас төрийн өмчийн компанийг нэг ялангуяа Эрдэнэс тавталгаагаа холдуулахгүй бол бид нар хулгайгаас тасрахгүй юм байна. За хулгайгаас тасрахгүй болохоор юу болж ийн вэ гэхээр төр бүжигнаад байна. Парламентын засаглал монголчууд байгуулах гэж байгаа. Бидний мөрөөдөл. Олон намын тогтолцоотой хяналт тэнцэлтэй айгүй гой загвар боддог шүү дээ. Шинэ Зеланд, Герман, хойд Европ гэл. Энэ загвар чинь ажиллахгүй. Яагаад гэхээр нам засгийн газараар дамжуулаад уурхай эзэмшээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр намын хүрээлэлд байгаа ханган нийлүүлэгч, худалдан авагч, бизнесийг улс төрийн зугаар ингээ хүрээлэлд дэмжих. Тэдэн илүү ашиг их. Тэгээд тэрний цаана нь нөгөө хэсгийн хорооны идэвхтэн улс төрийн ажилчдаа залинжуулах. Нөгөөдөл нь болохоор нэг энэ тэндээс олдсон нэг 5 кг будаага тэр хорон дээр байгаа орлого багтаа иргэдэд тарааж өгтөө өөрийнхөө хүмүүст аваач тараах. Ингээд бүх шатандаа дээрээс ахуулаад доошоогоо хүртэл улс төрийн хүрээллээр нам гэдэг юмны дор бие биенийгээ багцсан нэг юм хэрэглэгчдийн шимэгч хорхон аврах том шимэгч хорхон тогтолцоо бид бий болгоцсон. Энэ Монголын ардчлалыг багалзуурдаж байгаа. 300 мянган гишүүнтэй нам гэж бахархаж ярихаасаа ичих хэрэгтэй. 21-р зуунд бол энэ Ленины намын загвар чинь байхгүй болцсон. Тэгэхээр 300 мянган хүнийг ямар нэгэн байдлаар ашиг орлогоор нь байгуулах барихын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас ирэх вэ? Яг Эрдэнэс тавталгаа шиг ийм төрийн өмчийн компаниудад хүмүүсээ томилно. Тэндээс элдв янзын хийлэм гарна. Тэнд дундаас янз бүрийн мөнгөний схемүүд явна. Тэгэхээр Эрдэнэс тавталгаа бол жишээ юм, тийм ээ. Тийм болохоор үндсэн томьёол 2 дугаар хэсэг рүү орчээ. Үндсэн томьёол болохоор төрийн өмчийн компаниудыг улс төрийн намаас холдуулж байж нэгд улс төрийн нам ирүүлж байна. Хоёрт монголчууд одоо нөгөө бид нар баялагтай эзэн бэй гэдэг байгаа шүү дээ. Эзэн байхад төр давчаад тэр нэг намын дарга надад яаж хуваарлах. Тэр нэг цагаан сарын өмнө хишиг, хувь, гордлого энэ төр гэдэг үгнүүд байгаа шүү дээ. Тийм гордлого мордлого хүлээмээргүй байгаа байхгүй юу? Та эзэн юм бол хувьцаа эзэмшнэ. Тэгээд тэр хувийнхаа ногд ашиг аваа. Тэр засаг захиргаанд нь төлөөлөгч яваад оролцуул. Ийм чиглэл рүү бид нар орох шаардлагатай. Тэгэхгүй бол нөгөө мөнгөнд явцсан намууд чинь парламентын нам төлөвшөхгүй байна. Парламентын нам төлөвшөхгүй болохоор парламент маань өөрөө ингээд хагараад болохгүй байна. Парламент бол Монголын тэнцвэртэй улс төрийн суурьштэй. Тэгээ бид нар одоо ийм засаглалыг 90 он сонгоод авчихсан. Сая нэмэлтийн өөрчлөлтөөр холимог парламент үүсэхгүй хит нэг нам намгаалаад тахаар сонгуулийн тогтолцоог өөрчиллээ. Энэ дээр бол гавьяа байгуулсан хүмүүс бий. Ялангуяа тэр сүмжлэлээд том намынхан энийг дэмжихгүй бол угаасаа явахгүй байсан. Тэгэхээр энэ дээр бас зөв зүйл хийсэн. За тэгсэн ч гэсэндээ одоо энэ өмчөөсөө салахгүй бол энэ парламент ажиллахгүй. Сая төсөвийн талаар хэлж байхдаа гарч ирж байгаа байхгүй юу? 30 гаруй их найт төгрөгийн төсөв Монгол улс ярьж байна. Улсын их хурл. Яаж танах уу, яаж үр ашигтай байгуулах уу гэж зөндөө юм. Гэтэл энэ талд нь 30 гаруй их найт төгрөг улсын их хурлаас тусдаа ялтгаа явж байгаа. 26 их найт төгрөг төрийн өмчийн 67 компани борлуулалт. 26 их найт. 67 дарга 26 их найдыг шийдэж байна. 3 их найдыг орон нутгийн өмчтэй компаниуд. 350 компани. За тэгээд дээрээс нийслэл ороод ирж байгаа. Тэгээ ингээд 29 их найдаар нийслэмхээр бас 30 гаруй их найд болчихж байгаа. Тэгэхээр энэ мөнгийг нийтийн юм бол хянахгүй бол болохоо хичээд байна. Улсын их хурл тэнд 30 их найд, наан улсын их хурлаас гадуур 30 их найд. Энэ 30 их найдууд дээр намын засаглал яваад байна. Энэ дарга нарын биш иргэдийн хяналттай байх хэрэгтэй. Тийм болохоор бид нар төрийн нийтийн өмчийг үнгүүдүүлээд хувьцаа хэлбэрээр тараагаад дампууруулах гэж байгаа зүйл биш. Ашигтай ажиллаж байгаас нь ялангуяа Эрдэнэс тавталгаа уул уурхаагаас нь эхлээд алхам малхмаар нээлттэй болгох монголчууд үндэсний юм бол үндсээр эзэмших хэрэгтэй байхгүй. Ийм зүйл рүүгээ орж иж улс төр ирүүлж байна. Тэгээ парламентын засаг өгж байна. Үгүй бол одоо нөгөө таавал их сайн мэднэ тэр нийгэм рүүгээ орох. Гэтэ тэнд ганцхан том ноо баг.
тийшээ орох боломжгүй нэг л асуудал байна. Тэр нь бол үзэн санаа итгэл үнэмшил байхгүй. Тэр чинь бол тийм шашин байсан шүү дээ. Тэр шашин байхгүй. Тэгсэн мөртлөө эдийн засгаа бүгдийг төвлөрүүлсэн болохоор бүр өстой жинхэнэ аим шиг юм болох магадaltaй. За тэгээд асуулт хариулж явуулъя. Тэгэхээр одоо ярьчлаа. За энэ нэг слайдыг гаргадахдаа тэр нэг 6 хэлцээр нөгөө энэ нууцаас гараагүй байгаа гэсэн. Энэ дээр та ингэсэн байхгүй энэ эхний дөрөв чинь болохоор дандаа нөгөө нэг 80% нь том гэрээгээр ингээ гараад байна. Тэгвэл тэд нар ч бараг бүгдээрээ когсчих нүүрс байна гэх. Тэ тэр энэ дөрөв чинь нөгөө ил болоогүй учраас та бол тэр гэрээний доторхыг мэдэхгүй байна тий. Энийг тэгвэл энэ дөрөв бол дуусч байгаа юм байна. Тийм үү? Таны ярианаас тий. Энийг одоо өгөн дуусч байгаа юм бол ил гаргачих хэрэгтэй л байна. Одоо эний чинь цаана энийг хийсэн нэг нөхөр одоо манай талаас байж л байгаа шүү дээ, тийм ээ. Одоо тийм л баг. Зөвхөн тэр 10 аптек гэрээнүүд нэг 10 сая тонн юм бол эний чинь нэг нэгтэл 15 сая биш шүү дээ. Тийм. Тэгэхээр тэнд тийм их булгаа байсан юм чи энэ дунд одоо ер нь хичнээн байх болоо энэ. Одоо тэр нэг ил гарсан энэ нас чинь 10 дахин том гэрээнүүд нь далд байгаа. Тэгээд яг нөгөө тал нь том төрийн өмчийн компаниудтай хийсэн. Тэгэхээр бол тэнд нэг тийм тэний хүмүүс биш дээ. Тэр чинь тэр дотор нь манай нэг том улс төрч сонирхлоо авчуулаад тийм азарны бол хийхгүй шүү дээ тэр чинь. Ил гаргалаач гэсэн нэг мөшгөд байх юм бол байхгүй л байна. Гүг яг тэр чинь одоо хооштой яах вэ гэдэг бид нар аюул сайн. Самтлагаад хийсэн байгаа шүү дээ. Тэгсэн байгаа. Сая слайдыг байлгаж байгаа битээ ягараа тий. За тэр 5 дахь 6 дахь гэрээ. За эн чинь бол саяхан өнгөрсөн нөгөө өвөл хийгдсэн гэрээнүүд. Энийг нөгөө нэг манай нэг хоёр гишүүн Баярмаа хин хоёр Амбат хоёр гишүүн аваад нэг үзээд ил болгочих юм шиг юм ярьж байгаа. Тэгээ чадсангүй юу та тий. Тэнтэй уулзсан энэ хоёр. Тэгсэн. Энэ яг хуу хянан шалгах төр хороо байгуулъя гэсэн. Тэгээд хянан шалгах төр хороо байгуулах бол зүгээр улсын их хурлын гишүүний эрхийн асуудал. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрх. Тийм болохоор байгуулж болно. Нормал. Нэг жоохон миний зүгээр дотроо болгоомжлоод идэг зүйл бүр анхнаасаа л тийм байсан. Одоо ч гэсэн болгоомжлдог зүйл бол иймэрхүү нэг гэрэний хил амтай юмыг бид нар улс хоорондын худалдааны харилцааны асуудал болгочихгүй. Тэрнээс болоод уяас бүтэхгүй юм байна энэ гэдэг. Тэгэхээр тэр болгоомжлолыг нөгөө талдаа бас айд суулгаж болохгүй тийм ээ. Тэрний үсэн. Айд одоо параллел зулчиж шүү дээ. Би тэрнээс айгаад ерөөсөө хятадтай ярьсан юм аа тэгэл үгэнд нь ороод явъя гэж бол болохгүй байхгүй юу? Тий. Тийм болохоор зүгээр аль хүртэл одоо ядчил зүгээр тэр гэрээг үзэж танилцаад тэгээд аль хүртэл негошиашн хийж болохын үгүй мө гэдгийг ярих л хэрэгтэй. Тэгэхээр бол би хянан шалгах хороо байгуулах нь зөв л гэж бодож байгаа. Тэгсэн чинь нөгөө улсын их хурлын тухай хуулиар нэг чуулганы намрын чуулганы хүрээнд жишээ нь 2-оос илүү хянан шалгах хороо ажиллуулж болдгүй юм байна л да. Тооны хязгаар тавьчих. Тэгээд логикоор бодоод үзвээс үндсэн хуулиар энэ улсын их хурлын гишүүн чинь ард түмний илч гэж байгаа шүү дээ. Төлөөлөл. Тэгэхээр улс оронд ямар ч зүйл бий болж болно. Гинтийн янз бүрийн том ноцтой авааросол онцгой байдал юу болд. Тэгтэл тэр асуудлаар хянан шалгах хороо байгуулах яралтай эргэжээ шаард гарч болно. Тэгсэн чинь доор байдаг хуулиараа 2 хэвсэн байна. Хугацаа нь. Энэ бол нөгөө ард түмний элчид олгосон эрх үүргийг хязгаарлалчих. Тэгэхээр энэ бол илэрхий бас зөрчилтэй асуудал байна гэдэг үндслээр манай ажлын алба бол үндсэн хуулийн зэцэд хаандсан байна. Тэгэхээр тэд хилцээд хэрвээ одоо хоёроор хязгаарлаж болохгүй гэх юм бол нибэд гаргавал энэ зөвхөн энэ чанаа энерги зориулсан зүйл биш. Ерөөсөө ямар нэгэн асуудлаар хянан шалгах хороог бол ажиллах боломж нь нэлээд байгаа шүү дээ. Энэ хоёрт байгаа тэр e-commerce гэдэг чинь хуучны тэр Wednesday гэж компани юм байна шүү дээ. Энийг одоо би л сүүлийн нэг 10 жил мэдж байна. Баян Монголын олон жил ажиллаж байгаа. Олон жил ажиллаж байгаа, авж байгаа өөрсдөө тээвэрлдэг юм чинь ийм л компани байж байна. Тэ. За тээвэрлэлтэн дээр за та бол Монголын жолооч нар бараг ач холбогдолгүй ашиггүй ажиллаад байдаг гэж хэллээ тийм ээ. Тэгсэн чинь бид нар чинь нэг зарим дарга нарыг тэр юунд хичнээн машин явуулдаг гинлээ зарим 40
сэтгүүлч хүн болгон хичнээн машинтай юм гинлээ энэ төр гэсэн нэг ярианууд нүдний энэ төр явсан шүү дээ. Тэгэхээр бид нар чинь тийм ашиггүй юм дээр тийм олон машин явуулаад байгаа юм болж байна. Ялангуяа нөгөө ковидын үед бүр галзуурж ирсэн шүү дээ. Тэр чинь би 22 оны 9 сард нүүрсний хурал Coal Mongolia дээр хар нүх гэж нэрлэж ирсэн. Нөгөө хар нүх шиг ингээд хамаг ашигын сороод тааш явчихдаг. Санаж байгаа бол манай нэвтрүүлэг та дээр ярьж ирсэн. Тэгээд 11 сараас эн чинь ингээд нүүрсний хулгай гэдэг нэмээд явсан. Тэгэхээр тэр үед бол над бол чинь амар их мөнгө хийсэн байж тарах гэдэг байж. Тийм бай. Тэг яг хин нэгээд ийсэн бас тодорхой биш. Төрийн нөгөө тусгай зөвшөөрлөлтөө тээвэр хийх. Тэр тусгай зөвшөөрлийг өгөхийн тулд найз нартай их өгнө. Хин тэн шийдвэр гаргах өгөхөр нөгөө нам. Тэгэхээр ерөөсөө л энэ үйл ажиллагааг л энэ улс төр намаас холдуулах хэрэгтэй байхгүй. Тэгэл тэр намын хүрээллийн хүмүүс ингээд тээвэр хийдэг. Тэгэхээр тэд нар бол ашигтай үед ашигтай байсан, ашиггүй үед ашиггүй байсан. Цаана хин охроод байна гэхээр зэрэг нэг одоо аль нэг аймгийн зайлуул нэг хүн чинь тэнд нэг хашаа байшингаа энэ төр барьцаан тавьж хагаад нүүрсэндээ хух хийдэм байх гээд нэг тэрийг аваад ингээд ирээд бизнес хийх гэсэн чинь ямар шансгүй болцсон байгаа байхгүй. Тэгэхээр энийг л бид нар бодох хэрэгтэй. Тэр олон мянган хүний тэдний бизнесийн эрсдлийг хаах гэдэг зүйл биш. Монгол төр гэж байдаг бол тээврийн салбараа бодох хэрэгтэй. Тэгээд тэнд 7,000 тэр тээвэр хийж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал. Ерөөсөө тэднийг ингэж эрхлүүлэх гэдэг зүйл биш. Зүгээр хүн наад захын хөдөлмөрийн цаг. Тэгээ явж байгаад нэг усанд ордог газар тийм ээ? Ийм зүйлс байхгүй. Хэдэн сар тэнд нэг машин дотор гомын жанж идээд тэний хачин найруулдаг кофе уугаад нэг хотоодгүй болдог. За тэгээд ариун цэвэр бэлгийн асуудал нь чинь биологийн амьтан шүү дээ. Ингээд ерөөсөө маш замраагүй аимшигтай нийгэм байгуулсан байна. Тэгэхээр зэрэг юугаар нээлттэй болгож тэр тээвэр дээр өрсөлдөд ажиллацгааг л дээ. Одоо энэ саяны тэр том компаниуд ч гэсэндээ Эрдэнэс 5 доош ингээд нээлттэй зарлаад бүгдийг оруулах тийм нөхцөлийг л бид нар байгуулах хэрэгтэй. За хоёул эдийн засаг уулуурхаа ерөнхий юм руугаа орох. Юу 2-3 асуулт нэмээд асууч тий. Энэ сорчлохгүй гэдэгтээ таны гаргасан саналыг ингээ хурлын дэмжээ тэр юу оруулсан юм байна. Тийм ээ хурлын тогтоол руу. Одоо энийг тэн дээр одоо энэ 3 төрлийн нүүрсээ тэд хувь гэж зааж өгсөн юм уу? Нөгөөгүй бол энийг одоо тэр явцын дунд нь хэн яаж ханих юм? Их хурлын гишүүд бол уурхаагаас хичнээн хувь ямар нүүрс авдаг мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй тий. Тэгэхээр их хурлаас бол уурхайн төлөвлөлтийг тогтоож угаасаа болохгүй. За та нар сорчлохгүй шүү. Уулынхаа тэр геологийн олборлтынхаа нөхцлөөр юу гарч ин тэрийг нь явуулаад тийм хязгаар явуулаарай гэсэн агуулгатай заалт орсон. Хин их хоёргоо ярьсан яриан дээр бол одоо China Energy Эрдэнэс 5 толгой дээр 55% коксчих нүүрс, 35% сул коксчих нүүрс, 10% нь болохоор коксчдаггүй нүүрс гэж ярьсан. Тэгэхээр энэ харьцаа ингээ бодоод үзэхээр талаас илүү нь коксчих нүүрс байна. Эн чинь бас орчлоод байна штэ гэж тайлбарласан. Тэгэхээр талаас илүү гэдэг нь бол бас бодов ш та. Үнэхээр яг ямар харьцаагаар гарч байгаа тэрийг нь бол харах хэрэгтэй байна. Тэрийг нь бол би мэдэхгүй байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад 80% нь талаас 80% нь коксчих нүүрс гаргаж байна. Тэгэхээр тэрнээс бол арай багассан байгааз. Тийм байна. Тий. Гэхдээ түүнээс цааш багасгаж харьцаанд өөрчлөлт орох ёстой юу юу гэдгийг ёстой уул уурхаан тэр компани мэдээлэл авч бид нар харах ёстой. Магадгүй хянан шалхороо байгуулагдах юм бол энэ мэдээллийг бид нар харна. Тэгэхээр эн чин тэр чин байгалийн юм шүү дээ. 55 40 одоо 10% байснаа 40 50 30 болж болно. Тэгээ яв нь бол багасх бах яванда. Энийг л бид нар харж тэрнтэйг уйлдж явах хэрэгтэй. Энэ үндэсний үнийн индекс гэж юу вэ? Энийг яаж хэн яад тооцдог юм? За энэ дээр би слайдн дээр харуул. Эснүүд дараа да. Зэ. Дараа нь хүлээлгэж болно шүү дээ, тий. За таслаад явчих тий. Энэ дээр бас нэг ийм асуулт байна. Энийг нэг гаргаж явах хооронд энэ нөгөө манай сангийн сайд чи ингэж байгаа шүү дээ. Хятад зүгээр биднээсээс авъя л гэдэг байгаа зүгээр өөрөө ч болсон та нар хил дээр хүрээ тэр бид нар бүгдийг аван шүү гэд ингэж байгаа гэж одоо тэр нөгөө юун дээр их хурл дээр ярьсан да та тэрийг сонссон байлгүй. А таныхаар бол эдгээр чинь зөвөр нэг 100 сая тоног жил авдаг тэрний манай талыг л авах байх гэсэн. Та энэ тоо ярьж байна. Өнгөрсөн жил бол 120 сая тонныг бол хятад авна гэж байна гэж ярьсан. 160 сая тонныг авна гэж байна гэж ярьсан манай сайд нар.
Хятад улс бол кокс чануурс нэг 100 гаруй сая тонныг л авдیں۔ Тэгээд манахаас гаргаж байгаа кокс чануурс бол 100% хятадыг хангаж болохгүй. Тийм боломжгүй. Чинь өөр улсаас аав. Хоёрдугаарт нь хятадын дотоодын уурхаанууд Монголын нүүрснээс болоод дам пурахгүй. Монголын кокс нүүрс хэтэрхий их орж ирэх юм бол Шансигийн өвөр Монголын далд уурхаанууд хүнд байдалд орно. Тэгэхээр тэр орж нэг баланс баригдана. За энэ баланс бол за мэдэхгүй нэг би одоо шууд нэг айхтар судлаач хүн биш хэлэхэд хаашийн. Гэхдээ ер нь баримжаар бол нэг 100 саяас бол нэг яахгүй тий. Тийшээ гарахгүй. Тэгээд тийм учраас China Energy-д хийх гэрээч хэтэрхий том дүнтэй байна. 20 сая тонн хөнгөлөлтөө үнээр. Тэгэхээр нөгөө гаргаж байгаа нүүрсний чинь тал нь эсвэл 3.1 нь хөнгөлөлтөө үн байхаар нийт нүүрсний үн чинь унаа штэ дагаад. Хэрвээ та нар ингэж байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм бол тэгвэл тэр хятад улс хэдийг ч хамаагүй авъя гэдэг юм бол хилцээр дээрээ Монгол хятадын хоорондын худалдаанд нүүрсний худалдааг 150 сая хүргэнэ гэж бичээч гэдэг миний дөрөв дэх санал байсан. Тэгэд тэрийг бол хүлээж аваагүй. Тийм. Тэгэхээр зэрэг тэр чинь юу харуулж байна вэ гэхээр тэгж 150% хүрэх нь худлаа гэсэн үг байхгүй юу? Тийм байна. За сүүлийн асуулт. Тэгээд дараагийн асуудаг чинь нөгөө юу байсан? Юу асуулаа нөгөө слайд харуулаа гэдэг чинь. Үндэсний үнийн индекс. Үнийн индекс тийм над дээр ч хэлчихэ. Одоо ингээд суур үн байгаа. Тэр том гэрээнүүд офтекуудын суур үнийг дараа улиралд нь өнгөрсөн улиралд үн яаж өөрчлөгдсөн бэ гэдэг өөрчлөлтийг нэмээд шинэ үнэ гаргаж авна. За үнийн индекс гэж юу вэ гэж. Жишээлбэл сая нээлттэй болсон Норинкогийн гэрээнд 2022-ын 20 дугаар улиралд 113 тонноор гэрээлсэн байгаа. Урхаам нөхцлөөр 1 тонн кокс чнүрсийг. За дараагийн улиралд яах вэ гэхээр өнгөрсөн улиралд үн хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдэг хувийг нэмнэ. Тэгээд шинэ үн гарч ирнэ. Тэгэхээр нормал. Гэхдээ аль захын 5 захын мэдээг ашиглана. Тэр 5 зах нь энэ байна. 30% нь тэр дээдлийн Shanxi Coking Coal, 10% нь тэр дараагийнх нь. Тэгээд 10% нь Platts гэдэг энэ Сингапурынх. 20% нь MB Coking Coal-ийн Jintan гэдэг. Энэ хятадын бонд дээр гаднаас ирж байгаа нүрс. Тэгээд доотлих нь 30% нь тэр сайн чанарын кокс нүрсний дундаж үнэ гэдэг. Энэ бас хятадын дотоодих. Тэгээд энэ 5-аас 30, 10, сүүлийн 30 ингээд 70% нь хятадын Монголтой ойр кокс чнүрсний үнийн индекс. Буюу энэ үнийн индекс бодож байгаа нөлөөлөл чинь 70% нь манай нүүрсний үнээс хамаардаг захууд. Бид нэр янтхан өгөөд байвал энэ индекс дагаад буурна. Тийм болохоор өөрсдийн бас үнийн индекстэй байх хэрэгтэй байна. За тэр Монголын хөрөнгөний биржийн дээр зарж байгаа нүүрсний үнийн индекс байж болно. Тэгээд нэмэх нь бас гадаадын нэг хүүсвэрийг оруулж ирье. Ингэж холихгүй бол нөгөө талд давмгаалаад байна гэдэг санал бол байсан. Тэгэхээр цаашдаа монголчууд нэг үнийн зөвлөлт ч юм уу нэг юм байх хэрэгтэй. Өөрсдийн үнийн бодлоготой биржийн оптекийн том гэрээний харьцаа хэд байвал зохимжтой юм? Ямар төрлийн нүүрсийг гаргаж ивэл зохимжтой юм? Яавал үнэ гайгүй байх уу гэдэг юм бодох хэрэгтэй байна. За ойлголоо. За би энэ хоёулаа энэ сэдвийг дуусгахад би танд нэг улсын хурлын гишүүн ирсэн дээр би нэг юм захиас хэлчихье гэж бодсон юм. Таны сая ярианд чарлаа. Тэр нөгөө нэг энэ мөнгө нөгөө намаар дамжаад ингээд доошо яваад байна гэж. Одоо энэ намаар дамждаг хамгийн том жишээ нь энэ нөгөө эсхий ахлагч нар гэж хэдэн хүн байдаг гэсэн байх чинь. Хэдэн мянган хүн. 20 мянга, 30 мянга ч юм байна. Энэ улсууд чинь яг жинхэнэ бол ямар ч төрлийн ажил хийхгүй байгаа. Намын ажиллаа хийж байгаа. Ухуулагч хийж байгаа. Та нэр дэвшээд энэ тойргуудаар явж байсан өөрөө тэрийг одоо бараг ясмахаараа мэдэрсэн баг. Энэ хүмүүсийн цалингасаа тэр багш эмчнэрийнхээ цалин руу хийгээсэй гэж энийг одоо би юуны хувьд танаар дамжуулж иргэний хувьд дамжуулж сонгогчийн хувьд би дамжуулж их хурлд хэлж байгаа юм. Танаар дамжуулж. Тэг би нэлээ олон сошиалд бол энийг их олон дэмжиж юм лээ. Их хурлын гишүүд ч гэсэн бас мэрсээр юм битсэн байлээ. Тэгэхээр энийг бол гаргаад яг тэр хилцүүлэг дээр нь тавихад бол яг ер нь ямар нэг юм хоёр талтай шүү дээ. Одоо ингээд тэр нийгмийн ажилтнууд ч нөгөө хаана ямар хэцүү амьдралтай хүмүүс байна вэ гэдгийг яг сайн мэддэг хүмүүс. Тэгээ ингээд тэд нар чи тэднийг тэр гэдэг юм мэддэг байхгүй юу? Тэгээ тэр утгаараа тэр хүмүүст хүрэх бас нэг юм гүүр болж байгаа. Үнэн. Тэгвэл таны хэлж байгаагаар бас яг намын гүүр болж байгаа яг үнэн. Ялангуяа сонгуулийн үеэр тэгээ ингээд багцалдаг нөгөөдөлөө. Тэгээд бид нар одоо ингээд жигнэх хэрэгтэй тий.
За энэ хүмүүсийг байснараа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хэцүү амьдралтай хүмүүсээ бид нар мэдж бүртгэж чадж байгаа юм байна. Харьцаж чадж байгаа юм байна. Гэхдээ эднэрийн чинь нөгөө талд нь тэдэнд өрөг эднэр зарцуулж байгаа юм байна. Тэгээд улс төрийн хувьд ийм ажиллагаа хийгээд байна. Байхгүй болгочоор энэ хэсэг нь таслагдсан шүү дээ. Тэгэхээр байхгүй болгоод тэрийг яаж ордуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ерөнхий агуулгаар бол би тантай санал нэг байна. Бас нэг зүйл нь нөгөө одоо энэ түлшний систем шахмал түлшний. Яг хэсгийн ахлагч нараас нь дордохооргүй. Баахан зэгүүд байгаа. Түлшний борлуулагч нар. Тэгээд тэр түлшний борлуулагч нар чинь сонгуулиар жинхэнэ улс төрийн ажил. Бүгдээрээ хаана хин хідэн хүнтэй хичнээн түлш мэднэ. Дандаа бүгдээрээ цалин аавн дөрөөс. Тэгээд тэр түлшний бизнес гэдэг чинь бол ер нь утгаа алдсан. Төсвийн мөнгийг битгий янз бүрийн нүүрс рүү хийгээд байгаа шүү дээ. Тэр байшин саунд нь л оруулаа. Энэ бол бас нэг юм том сүлж байгаа. За дараа одоо та бүхэнд 10 минут үлдсэн байна. Энэ дээр одоо ер нь уул уурхай Монголын уул уурхай өнөөгийн байдлын талаар та бас одоо хувийн бодолтой ирсэн байгаа тийм ээ. Тэрийг одоо манай үзэх сонирхолтой гэж. Монголын одоо энэ улсын төсөвтөө дүүцхүүц хэмжээний төрийн өмчийн компаниуд, төрийн бол орон нутгийн өмчийн компаниуд. Тэгэхээр энэ хоёрын чинь нийлбэр нь энд 35 их найд ойролцоолж байгаа. За энд 35 их найд, энд 35 их найд. Нийлбэр нь хэдөө? 70. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хэдөө? 70. Одоо 80 гаруй их найд, 90 их найд байна. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 80% нь төр. Тийм байна. Бид нар 90 онд яг гэж өөрчлөлт хийсэн. Танай үеийнхэн бол ажилласан шүү дээ ялангуяа. Тий одоо зах зээлийн нийгэмд жишээд энэ нөгөө хувийн хөвшин нийгмийн авч явдаг. Тэгээ 30 хэдэн жил ажилласан гэтэл эдийн засгийн чинь 80% нь төр байна. Хэвээрээ л байна. 80% төр гэдэг бол миний юм биш. Намын дарга нарын захирдаг эдийн засаг. Тэгэхээр бид нар эндээсээ ерөөсөө салахгүй. Одоо бид нар эндээсээ салах хэрэгтэй байна. За салахгүй гэж болно. Энэ бол зөв юм, гоё юм гэж боддог хүмүүс байгаа. Харамсалтай нь Gen Z бүр одоо жоохон хүүхдүүд яаж би одоо улсаа хөгжүүлэх вэ? Одоо энэ уулах авах бүгдийн сайхан сам цуглуулж агаад бүтээн байгуулад ингээд ийм юм бодож ярьдаг хүмүүс айгүй их байна. Тэгэхээр нэг бол бүгдээрээ буцчих. Одоо нэгэнт 80%, дахиад 90% төрийн мэдл болох юм бол эдийн засгийн загварыг өөрчлөө буцчих. Социалист болъё. Тэгэх юм бол энэ олон нам маань парламент хэрэггүй. Нэг намтай болно. Эсвэл бүр намгүй юм. За тэгвэл яах вэ? Одоо фантазтай л та. Тэгэх юм бол эдийн засаг төвлөрсөн бол улс төр нэг угаасаа дагаад төвлөрнө. Тэгээд бид нар нэг том дарагтай болно. За бид нар нэг том дарагтай, хойд хөрш нэг том дарагтай, урд хөрш нэг том дарагтай. Ингээд ч юм зүү зохистой юм шүү. Ингэж яддаг хүмүүс айгүй их байна. За окей. Таны зөв, та нарын зөв байж магадгүй. Тэгвэл энэ бол миний хувьд хизээч эвлэршгүй тогтолцоо. Монгол улс үндэстэн урт хугацаанд энэ Төв Азийн цээжинд байх юм бол бид нар өөрийн гэсэн замтай байна. Бидний түүх, газар зүй, ахуйн онцлог бол олон төвтөө ардсан нийгэм. Чөлөөтэй харилцаатай. Нэг том багцанд орох юм бол бид нар хүссэн хүсээгүй энэ блокийн аль нэгнийх нь дагаж авахаас өөр аргагүй байдалд орно. Энэ бол миний хувьд монголчуудын сонгосон зам биш. 90 оны сонгосон зам бас тийм. Яах гэж бид нар ардын их хурал, баг хурал ингээд хуралдаж үндсэн хууль баталсан юм. Яах гэж төдийгөөс өдий хүртэл нийгэм тэмцэл яваад байгаа юм. Тэгэхээр эргэж буцах юм байхгүй. За эргэж буцахгүй бол 80% байгаа эдийн засгийг 90% төржүүлж болохгүй. Тэгвэл одоо бид нэр төрийн өмчт компаниудаас баг багаар алхам алхмарсаал хин нэгэнд үнгүй гадна дотны үгэн гэсэн үг биш. Монголчууд ихлээр хувцас хийж юм шиг. Дараагаар ингээд үр ашигтай засаглалын нээлттэй болгоод явъя. Энийг яаралтай хийхгүйгээр ингээд нэг үр ашгийг нь сайжруулах, майжруулах гэд тэр шиг бодлоо байхгүй. За нэгдүгээр тийм тэгэхээр төрийн өмчөөс компаниудаас холдуулмаар. Хоёрдугаарт нь төрийн өмчийн ч бай, хувийн өмчийн ч бай уул уурхайг төржүүлэх процесс сүүлийн хэдэн жил бүр тасралтгүй явлаа. 2019 он үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд тэгээд тэртээ тэргүй 80% байгаа төрийн эдийн засгийг бид нар 95%, 98% болох гээд шүү дээ. Ингэж болохгүй. Яагаад уул уурхаад бид нар гадны хөрөнгө оруулалтыг хөөчв. Би одоо гайхаад л идэв. Манай 3 дахь хурс ярддаг хамгийн том ардчсан хүчний лидер байсан, ерөнхийлөгч байсан хүний маань үед
хайгуулын лиценз олохоо болцсон шүү дээ. Тодорхой хугацаанд. Тэгээд тэр нь хитрхи хугацаа алдчихсан тэрнээс хойш. Дээрээс нь одоо гаднаас хин нэгэн гээд хөрөнгө оруулалт хийгээд хайгуул хийгээд тэгээд нэг орд илрүүлээд нөөц бодуулахад хуулиараа таны нөөцийг стратегийн ордод хамруулж болзошгүй. Хамруулахгүй ч гэж магадгүй. Тэгэхээр тэгээ яадаг юм гэхээр зэрэг хамруулчих юм бол та өөрөө 34%-аас илүү эзэмшихгүй. Нөөц юм биш үү компанийн. Тэгэхээр зэрэг би тэр нэг Монголд очиж хөрөнгө оруулалт хийгээд бөө мөнгө зарж исэн чинь ивэн таарвал хийж явчихна. Ив дарахгүй бол засах нь стратеги авчих юм байна. Тэгээ би 34-өөс илүү эзэмшиж болохгүй мэн тэр төсөл төр. Тэгэхээр ингээд үндсэндээ хөрөнгө оруулагчнаар бол асуултын тэмдэг болоод тоошаараа суудсан. Энэ 24 онд баялагын сантай хамт орж ирсэн нэмэлт өөрчлөлт. Яах гэж хөрөнгө оруулагчдыг хөөж байгаа. Би нэг ойлгохгүй байхгүй. Тэгээд энэний үр дагаварт нь уул уурхай бол төрийн оролцоотой. Сая орооноо дээр өнгөрсөн жил ярьсан шүү дээ. Тэгтээ тэр 34%-ийг нэмэгдүүлж болно. Тэгтээ амнаатаа нэмчихье гэдэг. Тэр яг энэ чинь тухайн үед ийм засагтаа улс төрчтэй ч очиж 8 хийх зохицолд орсон байхгүй. Тэгэхээр тэр 8-ыг хэн хийж чадах вэ? Тэр бол ердийн хөрөнгө оруулагч хийдэг 8 биш. Улс төртөө ажиллаж чадах төрийн өмчийн том компаниуд. Areva бол Францын төрийн өмчийн том компани. Эдгээр бол стратегиэр орж ирж байгаа. Тэр нь ч зөв. Дээрээс нь манай одоо өмнөд төршийн, хойд төршийн ийм засаг төртөө ажиллаж чадах, тэднийг базаж чадах ийм л зүйлд уулзгаа хөгжнө гэсэн юм шиг хязгаарлалт хийсэн байгаа нь өөрөө Монголын эдийн засгийг хумжиж. Тэгээд ийм хаалттай нөгөө 80% төрийн оролцоогоо 90 болгох гээд байна. Тэгвэл эн чинь бидний сонгосон зам биш. Тэгэхээр бид нар энэ 34% гэдэг энэ 34%-аас илүү хөрөнгө оруулагч эзэмших болохгүй гэдгийг яралтай байхгүй болох хэрэгтэй. Энийг байхгүй болох юм бол 10 онд чинь Канадын, Австралийн гол Монголоор чинь бужигнжилээ шүү дээ. Эднэр чинь орж ирэх хэрэгтэй байж тээ. Яагаад 3 дахь хөрсийн бодлого гэдэг юм чинь эдийн засаг байхгүй бол тэр худлаа өөрөө. Тэгтэл Монгол улсын үндэсний оршин тогтнох бүр үзэл баримтлал дээр 3 дахь хөрс гэдэг зүйл байна. 100 жилийн мөрөөдөл монголчуудын. Энийг яагаад энүүгээр хаагаад байгаа юм? Хиний төлөө юу хийгээд байгаа юм гэдэг асуулт байгаа. Хоёрт нь Монгол бол нүүрснээс гадна хоёул зөндөө нүүрсэрлээ те. Хоёр дахь том асуудал бол зис. Зисийн том тоглогч болох хувьтай. Яагаад тэгэхээр геологийн хөгжил байна. Бид нар туршлага байна. Эрдэнэт үйлдвэр, оюу толгой хоёр том төсөл орж ирсэн. Цаашдаа бид нар дахиад зөндөө олон төслүүд хэрэгжих боломжтой хүлээлтийн горимд байж байна. Яагаад шинэ төслүүд маань орж ирэхгүй, бужигнахгүй байна вэ? Гэсэн чинь бас нөгөө хуулийн дээрээ хориг тавьчихсан. Амнаатын хориг. Өөрөөр хэлбэл хятад улсад жишээ нь зэсийн төсөл хийхэд амнаат нөөцийн төлбөр нь 3-аас 10% дотор байгаа. Манай дээр болохоор одоо Эрдэнэтийн төлж байгаа амнаат 21.6%. Энэ ашиглалтын хуулийн дээр нэг юм залт өгдөө. Зэсийн үн $5,000 тонн өрөхөд хүртэл амнаат нь 5% байна. Тэгээд тэрнээс дээш огцом өсөд 1 центийн зөрүүн дээр амнаат нь 19% болно. Тэгээд одоо бодит байдал дээр 20% байна. Тэгэхээр та хэн нэгэн хөрөнгө оруулагч аль нэг улсад зэсийн хайгуул, баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа бол хаана ашигтай вэ гэдгээ бодно. Уг нь би Монголд хийчээд бүтээгдэхүүнээ дэлхийн тал хятад руу зараад мөнгө олоод монголчуудын үйлдвэр технологиор монголчууд мөнгө олоод ингээд сайхан баймар байдаг. Гэтэл Монголд очихоор дэлхийгээс 2 дахин өндөр амнаа тавьсан биз дээ. Тэгээ энэ бол зориуд юм уу? Эсвэл зүгээр л ийм балаа заалт юм уу? Энийг одоо солих цаг нь болчихжээ. Эрдэнэт үйлдвэр чи одоо нөгөө Оростой хамтарсан биш одоо 100% Монгол болсон. Оюу толгой ингээд явж идэг. Оюу толгой ууслахаар 5% амнаа тавьж байгаа шүү дээ. Докторжуулсан гэрээт. Тэгэхээр одоо тэгж аргагүй байдлаар бас 3 дахь хөрсийг оруулж ирэхин тулд дахиж тэгж нэг давруулаад байх нааши. Тэгвэл юм дэлхийд байхгүй 20% гэдгээр зориуд хөрөнгө оруулалтыг хаагаад стратеги орд болгож жогоод чиний оруулсан хөрөнгийн 3/1-ийг л чи эзэмшин шүү гэж зориуд айлгаж хөөгөөд тэгээ Монголыг ингэж нэг вакуумжуулж тусгаарлаж агаад тэгээ хөрөнгө оруулагч орж ирэхгүй болцохоор нь зэрэг за тэгвэл ерөөсөө энэ над ашиггүй ордуудаа ингэж
багтарч. Тэгээ ингээд мөнгөний аваад ингээд бүтээн байгуулалт хийе. Гээд ингээд нэг тийм төр мэднэ. Төр гэдэг бол тэр засгийн газар мэднэ. За төр гэдэг чинь субъектив, хитрхи хийсвэр абстракт. Засгийн газар мэднэ. Засгийн газар чинь бол нам баг гэж зана. Тэгээ энэ хідэн намын дарга нар чинь өөрөө бусад намуудынхаа илүү том бяртаа гадны улс төрчтэй нөлөөнд орох эрсдэлтэй. Ийм модель рүү бид нар яваад байна. За одоо залуучууд маань, сэтгүүлчид маань үүнийг анхаараасаа. Тэгэхээр энэ төрийн өмчийн юмнуудаас холдё. Энэ улс төрчлөөс уул уурхаагаа холдуулъя. Эн чинь бүгдээрээ энэ одоо болоод байгаа хямралын цаад асуудлаа. Тэгэхээр энэ хямрал үргэлжлээд явнаа гэж халдуулахын тулд анхаарал хандуулахын тулд би тэр нүүрсэн дээр жишээ аваад тэр нүүрсний улааг цэгцлэх нь бол Эрдэнэс 5-7-ог нэх иргэдийн эзэмших хувийг нэмэгдүүлэх гэж танилцуулга хийсэн. За баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж энэ нүүрсний одоо хулгайн энэ схем ямар юугаар явсан гэдгийг энэ дээр сайхан тайлбарлаа гэж би ойлгож байна. Тэгээд бас нэг энэ татврын асуудлуудаас болоод манай одоо том ордууд хөдлөхгүй байгаа тухай та бас саналаа хэллээ. Тэгээд энийг та одоо их хурлын гишүүдтэй сайн ойлгуулж энийг л одоо буцаах л арга чаргал бодох бас тийм ээ. Тий. Тэгээ энэ ажилд нь танд амжилтыг хүсье. Улсын хурлын гишүүний үүрэг. Тий. Ингээд таны цаашдын амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа дөрөв эртээ.